үнэнч чих худалдаж нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, Америкийн нэгдсэн улсад хийсэн, ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй, тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэн чих худалдаж нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна.
Тэгвэл Намсан Тавар буюу энэ Сөүл Тавар нь Сөүлийн хамгийн өндөр цэг Намсан уулын оройд 1969 онд хамгийн анхны телевиз радиогийн өргөн нэвтрүүлэг дамжуулах цамхгаар байгуулагджээ. Уулын доод хэсгээс цамхаг руу кабель караар эсвэл явганаар өсөх боломжтой. Кабель карын үн хоёр талтай томхоо 14,000 вон, хүүхэд 10,500 оны үнэтэй байсан. Томхгийн дэргэд хүмүүс байгалийн сайхан цэвэр агаарт зугаалж хосууд өөрсдийн хайраа бот бох байхыг бэлэгдэж хайрын цоож ихээр зүүж байлаа. Харин цамхгийн оройд гарахад нэг хүний тасалбар 21 мянга, хүүхэд өндөр наснууд 16,000 оны үнэтэй байсан. Цамхаг дээрээс та Намсан уулын байгалийн гоо үзэсгэлэн Сөүл хотыг бүхэлдэн 360 градус чиглэлд эргэн тойрны талд нь харах боломжтой. Энэ кофе шоп хоолны газрууд бэлэг дурсгалын болон чихрийн дэлгүүр зураг авах бол угаалгаж авах газрууд ажиллаж байсан. Учиртай зориулсан үндэсний сонирхолтой үзүүлбэрүүд явагдаж байна лээ. За ингээд Намсан Тавар дээр гараад ирсэн. Тэгээд манайхаар бол зайсан толгоо. Сөүлийн ерөөсө 21-р зууны Сөүлийн өнгө үзэмжийг ингээд харах боломжтой. Нэгдүгээр, хоёрдугаар Намсан Тавар бол ерөөсө хайрын цамхаг гэсэн үг. Энд бол тэгээд хайрын цамхагт бол ингээд цоочнуудын харалтай. Тэр үеийнх нь тэгтээ доогроо шинжлэгдсэн байна нөгөө улам их болоод. Энд бол ингээд бид нэг 2000 онд нэг BTV телевизийнхаа хэдэн банд нэртэй ирсэн. Тэгээд ихэд бол бас цоожнууд нь одоо бол цоожнууд нь бүр ингээ өөрчлөгдсөн. Тэр үеийн цоожнууд хараа ийм цоожнууд байсан. Тий 2000 онд шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд бүр өөрчлөгдөд ингээд зориултын бүр албан ёсны цоочтой болсон юм шиг байна. За ийм юм ингээд хайрын бэлэгдэл, хайр сэтгэлийн нугаршгүй хэдэн хувь байгаа бол олон хувь байгаасаа гэж бас бодож байна. Мэдээж хэрэг амьдралын энэ мөчлөг энд л явагдаж байсан. Сайхан залуучууд ингээд өөрснийхөө хайр сэтгэлийг илэрхийлээд ялангуяа одоо яг энд ихэд чинь нөгөө улаахан нартай ийм байгаа учраас бороотой үед бол хэцүү маргаашнаас бороо орно. Өнөөдөр нартай байгаа учраас маш их үнэтэй байж байна. Тэгээд ийм гоё зүйлийг ерөөсөө хүн аялна, хүн явна гэдэг бол нүд тэлнэ, сэтгэл тэлнэ гэдэг ингээд маш олон тэлэлтийг үзэж харж баясна. Тэгээ энэний нэгэн гол утга учир нь юу гэхээр хүн ерөөсөө өөрөө хүний нутагт яваад маш их ухаантай хүний нутагт яваад юм болгоныг танин мэдсэн, бүхнийг харьцуулсан ийм сайхан ухаарлын зүйл бий болдог учраас хүний нутагт болдгийм бол хуримтлалаа үүсгээд хуримтлал гэдгийг бол бид нэр пил хийтэл биш. Тэр чинь нэг хоёр талах идэх байсан бол нэг талах идэж, нэг талах идэх байсан бол талах идэж тэгээд аялалдаа явж. За аялал явлаа гэхэд чинь мэдээж орон болгоны хоолыг ёстой бүтэн идэх. Ийм гоё хувь тавилан өөрснөө бий болох ёстой байдаг аахгүй да. Тэгжээч хүн олон сайхан зүйлийг мэдэрч, олон сайхан зүйлийг харж, олон сайхан зүйлтэй ингээд хамтран амьдралынхаа нэгэн мөчлөгийг, амьдралынхаа нэгэн тохиолдлыг бүр тохиолдол аз жаргал, хувь тавилан болгож ингэж л байх ёстой юм байгаа. Тэгээ Сөүл мэн ингээд ийм гоё хараа. Би дуртай. Би Сөүлд ирэх дуртай. Яагаад гэвэл би Сөүл бол ерөөсөө орчин тойрны хамгийн цэвэр цэмцгэр сайхан зүйл харагдахаас гадна маш их танин мэдгийг бий болгодог. Тэгээд биднэрт хамгийн ойрхон ийм газар тэгээд хууль эрх зүйн ингээ хамгаалаад ингээд ерөөсөө янз бүрийн зөрчил гаргахгүй яваад байл аль ч оронд ингээ боломжоор ингээ яваад байдаг. Ийм байдаг. Тэгэхээр тэр болгоныг л хүн айгүйх санаж бодож хэрэгтэй юм байгаа юм да. Тэгээд ийм болгоны гоё болгоныг ингээд тань мэдхүү олж яах гэдэг чинь бас хүний бас аз завшаа гоё тавилан шүү, тийм ээ. Эсвэл ингээмээс явсаар байгаа бүр бид бүхэн Сөүл стейшны автобусны буудлын дээр ирсэн байна. Одоо эндээс бүгдээ 038-ийн автобусанд сууж Намсан цамхаг руу очих болно.
За бид буудлын дээр ирлээ. За бид автобуснасаа буулаа. Одоо бид нэр Намсан цамхаглоогоо очих хэрэгтэй. Намсан цамхагтай тарагдж байна. Намсан Tower-ийн автобусны зогсоол эндээс дэшегээ Намсан цамхаглаа автобус явж чадахгүй учраас хүмүүс алхаж явах хэрэгтэй болдог. За дээш алхахынхаа өмнө эхлээд энэ CEO дэлгөө орж өдрийн цагаа ууцгаая. За хоолчлаа. Одоо бүгдээрээ Намсан цамхаглаа алхацгаая. Сөүл хотын аялал үргэлжлүүлсэн. За бид Намсан уулын Намсан цамхагт ирлээ. Тэгэхээр энэ талбайд бол Намсан цамхагт озорсон хүмүүс ирдэг. Энд сарвчанд хүмүүс амарч болно. Намсан цамхаг. За энэ бол Намсан Tower-ийн хажуу талд байдаг ханыг дагуулan хайрын цоочнуудад цоочсон цоочнууд байна. Маш их цоож байна. Зарим хүмүүс утасны гэр бас үлдээдэг болтой. Би биндээ хайртай хүмүүс бүгдээр энэ цоожлонгуудаа цоочныхоо түлхүүр К-ийг ийшээгээ хийдэв байна. Ингэж урд өмнө ийшээгээ ингээд шууд шиддэг байсан бол одоо тэрийг болоод яг бол нилийн доор бол түлхүүрний хог хаягдал маш их цугларснаас болоод цоожлоод түлхүүрөө шидэж болохгүй шүү. Ийшээгээ хийгээрэй. Тэгээд ийшээгээд энэ дотор хадгалагдана. Тэгээд энэ дотор бол нэг Намсан цамхагийнхаа хэлбэртэй байгаа. Маш их цоож байна. Бидний тоо маш их бүр олон сая тэрнээс ч олон байж болох. За бид хангаан нуурын хой талд байна. За эндээс бол хангаан нуурыг яг ингээд тойруулж харж болох боломжтой байна. Яг панорамик зураг шиг. Энэ уулын цаагаар үргэлжилж байгаад тэрүүгээр. За одоо эндээс бид бүхэн Сөүлийн томоохон чухал газруудыг нэрлэе. За жишээлбэл за тэр ногоон цэнхэр өнгийн дээвэртэй дөрвөлжин байшин бол төрийн ордон нь. За ийшээ Ёйдо арал дээр байгаа энэ өндөр байшин бол 63 давхар байшин. Сөүлийн том байшинда хоёрт загсдаг. За дараагийнх бол энэ цамхаг юм аа. За энэ цамхаг бол Sky цамхаг Lotte компани эзэмшдэг. Сөүлийн одоогоор Сөүлийн хамгийн өндөр
нэгт жагсдаг барилга. Харин энэ бол Намсан уул. За энэ цамхаг бол YTN гэж Солонгосын үндэсний цаг агаарын телевизийн цамхаг. Энэ сандал дээр цойжлуулсан хосууд сууж зураг авахулдаг. Харин цоочнуудаа эндээс хөдөлж явдаг. Энд өнөөд нь 8 гаруй 2 18 8 11 8 13 8 9 500 гэсэн янз янзын үнэтэй цоочнууд болон үзэгтэйгээ дагалдаж ирдэг. За энэ хоолны газраас хоол аваад яг энэ Сөүл хотыг ажингаа хоол идэж болдог. За энд ч гэсэн мөн адилхан цоочнуудыг цоожсон байна. Гэхдээ модны хэлбэртэй төмөрөн дээр цоожлуулсан байна. За энэ жишээлбэл утасны кейс байна. За энэ дээр бивэнд үгээ бичээд 17.8 сая 14 гэж саяхныхан Улмоо адил кейс байна. Бивэнтэйгээ чатлж байсан чаткны зураг авахулсан байна. Энэ Сөүл тааврын дотор нь ороод ирлээ. Одоо бүгдээрээ дээшгээ зураг авахулангаа дээшгээ явах болно. Энэ зураг авахулт юм байна. Надад ийм зураг авах ийм код өглөө. За одоо ийш орох юм да. Сөүл хотыг үзүүлж байна. Цахилгаан шат лифт байна. Тэгэд энд 4-р давхар 5-р давхраас ирэх нь лифт нэлээд өндрөөс ирдэг учраас их уддаг. Тэгээд тэр үед хүмүүсийг уудаахгүй тул ийм янз янзын зургийг лазер ашиглаж үзүүлж байна. За лифт ирлээ. 올라가시면서 영상 보실게요. Look on the screen, please. 위에 올라가고 있는 거야? За бид 5 гэж дугаарсан давхар дээр байна. Гэхдээ яг 5 дугаар давхар биш. За бид цамхаг дээр ирлээ. За эндээс маш сонирхолтой юм гарч байна. Одоо ял улс бодлоо яг энэ зүгээр харсан. За жишээлбэл Америк нэгдсэн улсын энэ хотлоо тийм километрийн зайд яг энэ шарсан чинь. Хойд Солонгосын Пеня хотлоо ийш харсан 246 км зайд байгаа. Манай Улаанбаатар хотлоо ийш харсан байна. Монгол руу 1987 км зайтай байгаа юм байна. Үе, сайн уу монголчуудаа. Та бүхэн тэнд харагдаж байна.
Чэж арахгүй юу? Яг урд зүглөө харсан цонх байна. Америкийн нэгдсэн улсын Сиэтл болон Денвер хотлоо харсан цонх байна. За энд бол Навсаны худалдаа явж байна. За одоо бид бүтэн тойрч очиж доош явах юм. Хэдэн минутын өмнө тэнд бид хайрын цоожны талаар сурвалжилсан. Тэгвэл одоо бид ийм өндөрт гарсан байна. За энэ цонхонд бол яг аль нэг улс руу харсан зүг байдаг юм байна. Вольтианы цонхог. За бүгдээрээ 5 одоо 4F гэсэн давхарлаа очицгаая. Энд доотлын давхарт нь хамбууг өмсөж 6 ахуулт юм байна. Шилнүүд дээр нь яг тэр сөүлийн үзрийн газруудлаа харсан шил тус бүрт нь тайлбарласан. Жишээлбэл энэ Инвансан гэсэн уулны талаар за одоо бүгдээрээ доошоо доотлын давхрыг үзцгээе. Цахилгаан шатыг хүлээж байна. За энэ бол урд нь үнэтэй байсан. Нэг жолоочоос 2000 вон авдаг байсан. Тэр вон нь юу гэхээр Сөүл хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Гэхдээ энэний их сонин одоо 2000 воныг бол нэг юулүр шиг одоо манайхаар нэг галхооны нэг юулүр гэж яддаг шээ. Юулүрт ингээд шидэж
бизнес гэдэг ингээ айгуу сүртэй ордог байсан. Тэгээд тэр мөнгө нь ингээ хуралдаад энэ сөүлийн бас нэгэн одоо хөгжлийн нэгэн бас гүүр гарц болсон байгаамаа. Ингэж бодохоор ерөөсөө одоо бүгд найрамдах Солонгос улсын ард иргэд нийтээрээ эх орноо хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх, хотоо хөгжүүлэх дээр бүр гар бие оролцдгийн нэгэн жишээ энэндээ байгаа. За ингээд намсан тавараас буух гэж байна. Ийм шүү гэдгийг би өөрөөр хэлчихье. Яа. Ийм гоё. Тэнгэр сэлмэг үед ийм гоё. Оо яа. За энэ ч аль тал нь байна аа. Зүүн хойд тал нь. Гоё ийм нэгэн жигдээ өнгөөр манайх шиг нөгөө ягаан магаан биш, яг стандарт хотын үзмжийг ийм гоё болгож байгаа шүү дээ. Хот үнэхээр гоё харагдаж байгаа ч гэсэн ганц нэгэн хүрэн байшин. Хүрэн бол стандарт өнгөндөө ордог шүү дээ. Тэрнээс ягаан могоон цагаан юу байдгийг, цагаан нь юу нэг янз бүрийн өнгөчин бүр хотыг хачин заван болгоо ичдэг. Могоон байгалийн харалтаа. Оо энд нэг сүм шиг юм биш тий. Нэг байшин. Байшингууд лагер шиг ганц нэг юу байна. Машинаараа яваад ирчих. Оо кар зөвлөө. Чи жилийн дараа орж ирж байна гэдэг чинь. Нэлээд олон жилийн дараа намстай орж ирж шүү. Хамгийн сүүлд элчин сайдын хаягны хамтлагтай нэг орж ирж байсан юм байна. За энэ хараараа намдар байшингуудын гавьяа юундаа байдаг юм бэ? Намдар байшингийн гавьяа бол одоо янз бүрийн байгалийн гам шиг газар хөдлөл гэдэг ингээд төр төрийн осолтой зүйлээс их хамгаалдаг. Мэдээж өндөр байшингууд бол каркас сайтай байвал бас учиртай, суур сайтай учиртай. Тэгээ намдар байшин бол ерөөсөө ингээд хараа орчин тайрныхаа зүйлийг бүгдийг харах боломжтой. Өндөр барилгууд бол тэрүүхэн мэдээж харна хилээ гэхдээ бас бусдынхаа харах өнцгийг халуулна. За энэ хараа ингээд яг оройны гоё гэрэлхийгээ авах гэж байгаа учраас ингээд гэрлээ. За энд нэг гоё энэ одоо ирж шүү яг тавтар бохгад хүмүүс ингээ хүлээгээд байж. Гоё явж байгаа. За ингээ зэрэг нэг хүмүүс нь орж. Зэнгэ болоо та. Тэгээд тоогны хаяг баруун талын цалгаан шатаар буухаар ингээд хот руугаа шууд орчихсон. Нөгөө эсрэг талаар нь орохоор одоо метроны хаа 3 дугаар гарцаар гарахад ингээд хоёр хүн багштай яваад Үгүй энэ удаан байсан. Тэр дээдлийнх нь бол цол том юу шүү дээ. За яг одоо намсан тавар дээр гараад ирсэн байна. За ингээд намсан тавараас буух гэж байна. Ийм шүү гэдгийг би өөрөөр хэлчихье.
Яа. Ийм гоё. Тэнгэр сэлмэг үед ийм гоё. Оо яа. Зэн чи аль тал нь байна аа? Зүүн хойд. Зүүн хойд тал нь. Гоё ийм нэгэн жигдээ өнгөөр манайх шиг нөгөө ягаан магаан биш яг стандарт хотын үзмжийг ийм гоё болгож байгаа шүү дээ. Хот үнэхээр гоё харагдаж байгаа ч гэсэн ганц нэгэн хүрэн байшин. Хүрэн бол стандарт өнгөндөө ордог шүү дээ. Тэрнээс ягаан могоон цагаан юу байдгийг цагаан нь юу нэг янз бүрийн өнгөчин бүр хотыг хачин заван болгоо хийчихдэг. Могоон байгалийн харалтаа. Оо энд нэг сүм шиг юм биш тий. Нэг байшин. Байшингууд лагер шиг ганц нэг юу байна. Машинаараа яваад. Оо кар зөвлөө. Жилийн дараа орж ирж байна гэдэг чинь нэлээд олон жилийн дараа намсуудаа орж ирж шүү. Хамгийн сүүлд элчин сайдын хаягны хамтлагтай нэг орж ирж байсан юм байна. За энэ хараараа намдар байшингуудын гавьяа юмдаа байдаг юм бэ. Намдар байшингийн гавьяа бол янз бүрийн байгалийн юм шиг газар хөдлөлт гэдэг ингээд төр төрийн осолтой зүйлээс их хамгаалдаг. Мэдээж өндөр байшингууд бол каркас сайтай байвал бас учиртай, суур сайтай учиртай. Тэгээ намдар байшин бол ерөөсөө ингээд хараа орчин тайрныхаа зүйлийг бүгдийг харах боломжтой. Өндөр барилгууд бол тэрүүхэн мэдээж харна хилэг ихтэй бас бусдынхаа харах өнцгийг болгоно. За энэ хараа ингээд яг оройны гоё гэрэлгээ орж байгаа учраас ингээд гэрлээ. За энд нэг гоё энэ одоо ирж шүү яг таавар буухан хүмүүс ингээд хүлээгээд байж. Гоё явж байгаа. За ингээд зэрэг нэг хүмүүс нь орж. За ингээд Намсан таавар дээр гараад ирсэн. Тэгээд манайхаар бол зайсан толгоо
Сүүлийн ерөөсөө 21-р зууны сүүлийн зүйлийг ингээд харах боломжтой. Нэг хоёр Намсан тавар бол ерөөсөө хайрын одоо юу цамхаг гэсэн. Энэ бол тэгээд хайрын цамхаг бол ингээд одоо цаашнууд ингээд тэгтээ доороо шинжлэгдсэн байна нөгөө улам их болоо. Энд бол одоо ингээд бид нэг 2000 онд нэг би телевизийнхаа хэдэн банд нэртэй ирсэн. Тэгээд тэгэхэд бол бас цоожнууд нь одоо бол цоожнууд нь бүр ингээ өөрчлөгдсөн. Тэр үеийн цоожнууд хараа ийм цоожнууд байсан. Тэгээ 2000 онд шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд бүр өөрчлөгдөд ингээд зориултын бүр албан ёсны цоочтой болсон юм шиг байна. За ийм минь ингээд хайрын бэлэг бол хайр сэтгэлийн хэдэн хөв байгаа олон хөв байгаасаа гэж бас амьдралын энэ мөчлөг юм явуулсан сайхан ингээд өөрснийхөө хайр сэтгэлийн одоо яг энэ улаахан та нартай ийм байгаа учраас бороотой үед бол хэцүү маргаашнаас бороо өнөөдөр нартай байгаа учраас маш их үнэтэй байж гоё зүйлийг ерөөсөө хүн аялна хүн явна гэдэг бол үүдтэй сэтгэл гэдэг маш олон хэлэлтийг үзэж харж баясна. Тэгээ энэний нэг болгодог учир нь юу гэхээр ерөөсөө өөрөө хүний нөхөд яваад болгоны тань мэдсэн бүхнийг харьцуулсан ийм сайхан хаарлын зүйл бий болдог учраас хүний нутагт болдгийм бол одоо хуримтлалаа үүсгээд хуримтлал гэдгийг бол бид нэр пил хийтлээ ширээ чи нэг хоёр талах идэх байсан бол нэг талах идэж нэг талах идэх байсан бол талах идэж тэгээд аялалдаа явж за аялал явлаа гэхэд чинь мэдээж орон болгоны хоолыг ёстой бүтэн идэх ийм гоё хувь тавилан өөрснөө бий болох ёстой байдаг. Уйда тэгжээж хүн олон сайхан зүйлийг мэдэрч олон сайхан зүйлийг харж олон сайхан зүйлтэй одоо ингээд хамтран амьдралынхаа нэгэн мөчлөгийг амьдралынхаа нэгэн одоо тохиолдлыг бүр тохиолдол аз жаргал хувь тавилан болгож ингэж л байх ёстой юм байгаа. Тэгээ одоо Сөүл мэн ингээд ийм гоё хараа. Би дуртай. Би Сөүлд ирэх дуртай. Яг би Сөүл бол ерөөсөө орчин тойрны хамгийн цэвэр цэмцгэр сайхан зүйл харагдахаас гадна маш их тань мэдгийг бий болгодог. Тэгээд биднэрт хамгийн ойрхон ийм газар тэгээд хууль эрх зүйн ингээ хамгаалаад ингээ ерөөсөө янз бүрийн зөрчил гаргахгүй яваад байл аль ч оронд ингээ боломжоор ингээ яваад байдаг. Ийм байдаг. Тэгэхээр тэр болгоныг одоо санджах бодчих хэрэгтэй юм байна. Тэгээд ийм болгоны гоё болгоныг ингээ тань мэдгүй болгож яах гэдэг чинь бас хүний бас аз завшаа гоё тавилт шүү тийм ээ. Сүсигээ мөрөөсөө явсараад одоо бүр. За энэ бол урд нь үнэтэй байсан. Нэг жолоорчоос 2000 вон авдаг байсан. Тэр вон юу гэхээр Сөүл хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Гэхдээ энэний их сонин одоо 2000 воныг бол нэг юулүр шиг одоо манайхаар нэг галгооны нэг юулүр гэж яддаг шээ. Юулүрт ингээ шидэж таснес гэдэг ингээ аюул сүртэй ордог байсан. Тэгээд тэр мөнгө нь ингээ хуралдаад энэ Сөүлийн бас нэгэн одоо хөгжлийн нэгэн бас бүр гарцуулсан байгаамаа. Ингэж бодохоор ерөөсөө одоо бүгд найрамдах Солонгос улсын ард иргэд нийтээрээ эх орноо хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх, хотоо хөгжүүлэх дээр бүр гар бие оролцдгийн нэгэн жишээ энэндээ байгаа. За ингэ Намсан тавраас гооч ийм шүү гэдэг би өөрөө чичээ. Тэнгэр сэлмэг үед юм. Яа.
харна шиг ягаан магаан биш яг стандарт хотын үзмжийг ийм гоё болгож байгаа шүү дээ. Хот үнэхээр гоё харагдаж байгаа. Ганц нэг юм байж. Өрн бол стандарт өнгөндөө ордог шүү дээ. Тэрнээс ягаан ногоон цагаан юу байдгийг цагаан нь юу нэг янз бүрийн хүчин хотыг хачин цагаан болгоочдөг. Ногоон байхын харалтаа. Энд нэг сүм шиг юм биш тий. Нэг байшингууд лагер шиг ганц нэг юу байна. Машинаараа кар зөвлөө. Хэдэн жилийн дараа орж ирж байна гэдэг чинь. Нэлээд олон жилийн дараа намстай орж ирж шүү. Хамгийн сүүлд чинь сайдын хаяаны хамтлагтай нэг орж ирж байна юм байна. Сайн хараа намдар өшгүүдийн гавьяа юм байх юм бэ. Намдар өшгөө гавьяа бол янз бүрийн байгалийн юм шиг газар хөдлөлт гэдэг юм асуултаа зүйлээс их хамгаалдаг. Мэдээж өндөр байшингууд бол каркас сайтай байвал бас учиртай, суур сайтай учиртай. Тэгээ намдар байшин бол ерөөсөө ингээд орчин тайрны зүйлийг харах боломжтой. Өндөр байрлал бол тэрүүхэн мэдээж харагдаж харна. Хилэг ихтэй бас бусдынхаа хүнцгийг зайн гэдэг яг оройны гоё учраас ингээд ирлээ. За энэ нэг гоё энэ одоо ирж шүү. Хүмүүс ингээд хүлээгээд байж. Гоё явж байгаа. За ингээд зэрэг нэг хүмүүс нөрч. Намсан таавар гараад ирсэн. Тэгээд манайхаар бол зайсан толгоо. Сүүлийн ерөөсөө 21-р зууны сүүлийн зүйлийг ингээд харах боломжтой. Нэгдүгээр, хоёрдугаар намсан таавар бол ерөөсөө хайрын одоо юу цамхаг гэсэн үг. Энд бол тэгээд хайрын цамхагт бол ингээд одоо цоочнуудын харалтаа тэр ихнаа. Тэгтээ доогроо бол шинжлэгдсэн байна нөгөө улам их болоо. Энд бол одоо ингээд бид нэг 2000 онд нэг BTV телевизийнхаа хэдэн банд нэртэй ирсэн. Тэгээд тэгэхэд бол бас цоочнууд нь одоо бол цоочнууд нь бүр ингээ өөрчлөгдсөн. Тэр үеийн цоочнууд хараа ийм цоочнууд байсан. Тий 2000 онд шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд бүр өөрчлөгдөд ингээд зориултын бүр албан ёсны цоочтой болсон юм шиг байна. За ийм юм ингээд хайрын бэлэгдэл хайр сэтгэлийн одоо нугуршгүй хэдэн хүүд байгаа бол олон хүүд байгаасаа гэж бас бодож байна. Амьдралын энэ мөчлөг энд явагдаж байсан. Сайхан одоо залуучууд ингээд өөрснөө хайр сэтгэлийг илэрхийлээд ялангуяа одоо яг энэ бэлэгдэж байна. Одоо нартай ийм
байгаа учраас бороотой үед бол хэцүү маргаашнаас бороо орно. Өнөөдөр нартай байгаа учраас маш их хүнтэй байж байна. Тэгээд ийм гоё зүйлийг ерөөсөө хүн аялан хүн явна гэдэг бол сэтгэл хэлнэ гэдэг маш олон хэллэлтийг үзэж харж баясна. Тэгээ энэний нэг гол утга учир нь ерөөсөө өөрөө хүний яваад маш ухаантай юм болгоныг танин мэдсэн бүхнийг харьцуулсан ийм сайхан ухаарлын зүйл болдог учраас хүний нутагт болдгийм бол одоо хуримтлалаа үүсгэж хуримтлал гэдгийг бол бид нэр пил хийлгэж сэрэж нэг хоёр талах хийдэг байсан бол нэг талах хийдэж нэг талах хийдэг байсан бол талах хийдэж тэгээд аялалдаа явж за аялал явлаа гэхэд чинь мэдээж орон болгоны хоолыг өстө бүтэн мэдэх ийм гоё хувь тавилан өөрснөө бий болох ёстой байдаг гоё да. Тэгжээж хүн олон сайхан зүйлийг мэдэрч олон сайхан зүйлийг харж олон сайхан зүйлтэй одоо ингээд хамтран амьдралынхаа нэгэн хүчнийг амьдралынхаа нэг одоо тохиолдлыг тохиолдол аз жаргал хувь тавилан болгож ингэж байх хэрэгтэй юм байгаа. Тэгээ одоо сөүл мэн ингээд ийм би дуртай би сөүл ирэх дуртай яа гэвэл сөүл бол ерөөсөө орчин тойрны хамгийн сэтгэл зүйн сайхан зүйл харагдахаас гадна маш их танин мэдхийг бий болгодог. Тэгээ биднэрт хамгийн ойрхон ийм газар тэгээд хууль эрх зүйн ингээ хамгаалаад ингээ ерөөсөө янз бүрийн зөрчил гаргахгүй яваад байл аль ч оронд ингээ боломжоор ингээ яваад байдаг ийм байдаг. Тэгэхээр тэр болгоныг л одоо би санаж бодож хэрэгтэй юм байгаа юм да. Тэгээд ийм болгоны гоё болгоны ингээ энэ мэдээ олж чадчих юм шиг бас аз зөвшөө гоё тавилан шүү тийм ээ. Юусүсэгээ бүрээс явсаар гад одоо бүр За хүний нутагт ер нь Монголдооч тэр хүнд хамгийн чухал зүйл бол одоо байр орон сууц байдаг. Тэгэхээр Солонгос дээрээ бас удаагүй байгаа хүмүүс хэрхэн байраа сонгох вэ, олох вэ гэдэгтэй холбоотойгоор одоо өнөөдрийн төсөлт маань ирсэн байгаа. Оо сайхан хүн болгонд хэрэгтэй мэдээллийг өгөхөөр битээр бас өнөөдрийн контентыг хийж байгаа юм байна. Яг нь нарагийн хувьд жишээлбэл одоо байраа сонгохдоо яг хамгийн түрүүлээд юуг нь хардаг вэ? Би болохоор хамгийн түрүүлж харна шүү дээ. Оронгуудаа мэдрэмж. Одоо энерги нийлдэг гэж яддаг шүү дээ. Яг тэр оронгуудыг тийм гоё дулаахан уур амьсгал төрөөснэг тийм мэдрэмжтэй байр байдаг та. Тэр мэдрэмжийн хараа шууд байр сонгочтой юу? Сонгох биш. Энэ байрыг илүү сонгох уу тий? Дараа дараагийн чекүүдийг хийхгүй тэндээс мэднэ. Тэр нэг солонгоч сүнс ихтэй. Тийм болохоор оронгуудыг тийм зэвхийсэн хүүдэн ч юм уу бас мэдрэмж төрдөг шүү дээ. Тийм юм шууд гээл за баярлаа гэж ингэж гараа шүү дээ. Тэгээ хамгийн ихнийх нь бол надад бол мэдрэмж. Шинэ би одоо сүүлийн үед ерөнхийдөө их нар их орж ийн үү, тусч ийн үү, их сайхан тийм нарны туяа их хайдаг болсон. Тэгээ цонх том цонх. Тийм том цонхтой яг нар тусдаг тийм байр. Гэх мэтчлэн одоо жишээлбэл одоо энэ бол бит хоёрын зүгээр хамгийн эхлээд хардаг юмнууд аа шүү дээ. Энээс цаашаа яг бүдүүн сан буюу үйл хөдлөлтөд гэрээхэд юун дээр анхаарах хэрэгтэй, ямар нэгталж үзэх зүйлсүүд байдин гэдгээ хоёлаа өнөөдөр бас өсөл тавьсан үндэ хамтдаа суралцаад судлаад явъя тийм ээ. Бүдүүн сан буюу одоо үйл хөдлөлийн компаниуд Монгол Солонгосын ялгаа нь буужингийн буюу барьцаа мөнгө бол маш өндөр байдаг Солонгосын үед. Тэгэхээр тэр барьцаа өндөр мөнгө өгж байгаа болохоор бас хариуцлагатай мөн одоо яг хууль ёсны дагуу чанартай гэрээ хийх нь бол маш чухал байдаг. Гэрээний заалтуудыг айгуу сайн ажиглах хэрэгтэй хэсгүүд бас байдаг. Тэгэхээр энэ болгоныг бас бүгдээрээ хамтдаа хийгээд сурцгааж бас мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодож байна. За тэгвэл ингээд хүнсээ зочинтой уулзах яах вэ? Сөүлэний дээр зочинтойгоо уулзаад байж гин. За зочин маань өөрийгөө танилцуулах уу? Солонгос дээрээ хэр удаж байгаа вэ? Наа өнгөсөн гэдэг Солонгос дээрээ 3 жил болж байгаа. Өнөөдөр оны тэрийг зориод ирэх болсон шалтгаанаа бас манай үзэгчдэд дэлгэрэнгүй тий. Амьдрах байраа хаахад тэгээд байраа хаахад бас нөгөө шинэ орчинд ороод юу хаах вэ? Яаж хаах вэ? Сайн мэдэхгүй. Тэгээд сүүлийн үеэс нөгөө байранд нөгөө луур айгу хийсэн. Тэгээд тэр тал
тэрнээс бас урьдчилан сэргийлээд байр хаахад гэрээ хийхэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Тэр зүйлийг мэдэхгүй учраас өнөөдрийнхээ пострыг хараад өнөөдөртөө санал Тэр өгсөн чавал байна. өөрчлөө яг. Чи өөр болохоор одоо солонгочлог бужингийн буюу барьцаа гэж байгаа те. Ямар нөхцөлтэйгээр ер нь байр хай гэж бодож байна? Барьцаа нь ер нь нэг 5 сая вон барьцаатай. Тэгээд түрээс нэг оюут учраас 5 сая 500-аас нэг 700 хооронд нэг үнэтэй бас биш. Үнэтэй байл бас хэцүү. Давхрын байр. Тэгээд ороход ямарсан цэвэрхэн байр байл хэцүү. За тэгвэл хэдүүлээ. 안녕하세요. 안녕하십니까. 네, 예. 저희가 집을 보러 왔는데요. 네네. 그 전에 이제 먼저 이제 외국 분이어가지고 네. 저희가 이제 부동산 구매할 때 네. 계약할 때 어떤 걸 주의해야 되는지 뭘 먼저 체크해봐야 되는지 그런 거 전문적인 상담도 해주시고 네, 그리고 네. 저희가 이제 원하는 집도 한번 찾아봐 주실 수 있나요? 아, 네. 한번 여러 가지로 한번 보여드리고요. 네. 중요한 건 이제 외국분이 오시잖아요. 네. 제일 중요한 건 이제 보증금이죠. 네, 보증금이 이제 우리나라는 제가 알기로는 보증금이 상대적으로 다른 나라보다 높은 걸로 알고 있어요. 보통 이제 우리나라에서는 월세의 보증금이 20배 정도 측정이 됩니다. 근데 이제 원룸 같은 경우에는 한 15배, 적은 데는 10배 정도가 평균이고요. 물론 더 작은 것도 있습니다. 작은 건 한 500짜리, 300짜리도 있는데 보증금이 작으면 마찬가지로 컨디션이 좀 떨어져요. 그렇죠. 예, 보증금이 높을수록 같은 월세여도 컨디션이 조금 올라갑니다. 네, 근데 이제 외국인 분들은 들어가서 계약서를 쓰게 되면 한국어를 이제 조금 서두르거나 뭐 잘 모르시는 분들 계약서 하기가 좀 쉽지 않잖아요. 네네. 하도 모르거든요. 네네. 그냥 사인만 하고 넘어가는데 계약서를 쓸 때 꼭 봐야 되는 것. 계약서에서 중요한 거는 중간에 들어가는 특약사항이에요. 일일이 계약서를 쓰면서 그 중간중간 확인해 볼 수는 없잖아요. 네. 그렇죠. 방법을 알려 드릴게요. 계약서를 쓰실 때 몇 시간 있다 쓴다든지 다음날 쓴다든지 해놓고 계약서를 미리 보내달라고 하세요. 아, 그래도 돼요? 네. 최소한 2시간 있다 쓰겠다. 네. 뭐 예를 들어서 집을 보고 갔어요. 당장에 계약서를 써야 되잖아요. 네. 먼저 보내주시면 제가 커피숍에서 검토 좀 하고 다시 연락 드리겠습니다. 그래서 구글 번역기를 한번 돌려보시고 그러네요. 예, 생각 진짜 멋있어요. 예. 그러면은 번호는 나오잖아요. 그렇죠. 번호를 내가 이해 못하는 걸 체크를 해서 거기에 대해서만 딱 물어보시면 됩니다. 다음에 이제 체크해야 할 서류들 뭐가. 등기부등본이 있겠죠? 네. 그래서 신분증을 대비해 보시고요. 예, 그리고 반드시 그 신분증과 등기부등본 같은 명의의 보증 통장으로 보증금을 입금을 하셔야 됩니다. 등기부등본 확인할 때도 제일 외국인 분들이 조심해야 될 게 등기부등본 밑에 보면은 그 등기부등본 발급 날짜가 나와요. 시간까지 나와요. 네네네. 예, 그거를 한번 확인을 하고요. 우리가 부동산에 찾아오는 이유 중에 하나가 계약서와 또 다른 걸 하나 쓰죠. 확인 설명서라고. 근데 확인 설명서에 보증금 총액을 적어달라고 하세요. 계약서만큼이나 확인 설명서도 중요해요. 그럼 아까 중개비 얘기도 나왔는데요. 그러면 중개비는 저희가 얼마를 내는 게 맞는 건가요? 그 법정 수수료는 포털 사이트에 검색해 보시면 다 나와요. 그래서 보증금하고 월세를 입력해 보시면 얼마라고 나오기 때문에 네, 그렇게 주시면 됩니다. 어렵지 않습니다. 이거는 이제 자동으로 정해져 있는 거죠. 정해져 있습니다. 그렇죠? 그럼 근데 이제 그 외국 분들은 그런 거 있거든요. 한국에 이제 귀신이 많다. 뭔 귀신? 귀신이 이제 머무르는 집. 터가 안 좋은 집. 그쵸. 저희 엄마는 오히려 그런 집 좋아하는데. 왜? 도깨비 있는 집이 터가 세다고. 좋은 에너지. 네, 좋은 애들. 그래요? 그래서 살기 힘들지 않을까 미쳐나가는 거예요. 아니에요. 그래서 우리 어머니는 좀 그런 거를 많이 믿으시는데 그거 얼어놓고 그리고 이제 뭐 초하룻 날 묵도 써놔요. 그리고 막걸리 하나 따르는 게 이게 한국 풍습이거든요. 도토리묵 아시죠? 그거 써놓고 막걸리 한 잔 딱 따라 놓으시고 초하룻 날 먹고 가라고. 이게 방이 두 개라 방 아니요. 하나 분리형이라고 해서 아, 방 분리형. 하나 거실 하나 이렇게 돼 있는 거고요. 가스건 더스타닉으로 Разница, яг никой не барьж чичгэн биш.
화장실이 많이 밑에 작죠. 공부 바로 가서 좋거든. 자, 일단 넣자. 근데 Халуун хөртөө айл айлсан. 여기 옵션은 세탁기, 네, 냉장고, 아니 산에서 달프로트 다 네. 산. 인덕션, 그리고 전자레인지. 안쪽에 이리 와 보시면 도토리tlээ. 네, 여기 에어컨이 있습니다. 에어컨 있네. 예, 여기는 지하철이랑 몇 분 거리일까요? 버스 정류장이랑. 1분. 지하철에서 1분. 도민님 먼저 한번 맞춰볼까요? 아 정말요? 그럼 제가 한번 맞춰볼게요. 이 집은 제 생각엔 보증금 1,000에 월세 한 55? 글쎄요. 아, 1000에 60. 지금 말해야 돼요? 네. 근데 근데 지금 관리비 빼고 말씀하시는 거예요. 네. 맞아요. 그냥 월세만. 월세만. 이쪽이 정말. 예, 오. 정확하게 말씀드리면은요. 네. 1,000에 65만 원이고요. 오, 예. 어쩐지. 관리비가 여기는 싸요. 3만 원이에요. 관리비 없을 것 같았어. 거의 저는. 없는 정도고요. 그쵸. 대신 관리비 수도세가 포함이에요. 지금 수리 중이어서 도배는 다 새로 싹 했고요. 요게 평수는 한 8평 정도. 두 번째 집 가격 한번 노민님 먼저 한번 또 맞춰볼까요? 아 이번엔 제가 두 번째 하겠습니다. 아 그래요? 나란히 먼저 한번 아, 요거는 맞춰볼까요? 아까 거랑 좀 비슷하다고 했으니까 1000에 65. 똑같이. 저는 이게 아까보다 그래도 조금 넓고 하니까 1,000에 70. 말씀드릴까요? 정답입니다. 아니, 정답에 가깝습니다. 예, 이게 정확하게 월세는 관리비 여기는 포함해서요. 500에 60입니다. 60이에요. 생각보다 좀 가격 괜찮죠? 예, 500에 60입니다. 예. 오, 여기 너무 좋은데? дөрөв давхар 있어, гурван давхар 있어. 근데 자소리 있으면 болохоор 믿고 혹시 이거 리모델링 한 집도 네. 좀 곰팡이가 생긴다, 뭐 어디 누수가 있다 그런 걸 주인한테 그때 얘기해 주시면 고쳐 주실 거예요. 근데 옵션이 있는 세탁기, 냉장고, 에어컨이 있으면 그게 다 작동이 잘 되는지 그걸 첫 번째로 봐야 돼요. 물건이라는 걸 써봐야 아는 거지 잠깐 써본다고 해서 알 수 없잖아요. 예, 그렇기 때문에 한 2, 3주 네. 정도 빨리 말씀해 살아보고. 주셔야 됩니다. Тэр нөгөө нэг доод айлын бас чинган суум гэдэг нь шүү дээ. Солонгос тиймэрхүү асуудал айгүйх гардаг байхгүй юу. Тэгэхээр одоо энэ бол гişгэнгууд ч юм ингээд ханийн зохиод үзэнгууд хэр дөргөлттэй байна энэ төр гэдгээс нь шалтгаалаад ер нь байр нь доош одоо чимээ хэр гарах нь вэ энэ төр гэдгийг чеклэхгүй болвол доод айлын асуудлаас л хайрт ядраа. тийм. Энэ бүр нэг дүүрэг рүү гомдол гаргаад явхаар дүүргээс хүмүүс ирээд доод айлт нэм юу төхөөрөмж сурлаа шүү дээ маань. Хідэн дисплейлээс дээш яах юм бол энэ айлт үнэхээр хохирол учруулж ингэж үзээд бүр ингээд торгуул ирэх боломжтой. Тэгэхээр тийм манайхт нь ч хүүхдүүдтэйг их амьдардаг юм чи хүүхдүүдтэй болвол энэ чинган суум буюу одоо давхар хоорондын чимээг бас их сайн анзаарч иж орох хэрэгтэй. Доороо бас ямар айл амьдардیں, хажуудаа ямар айл амьдардیں гэдгийг чеклээд 청 먹은 쓰고 гоё юм тий. 창문 열어볼까요? 네. 이거 화장실 нойлоо сонгохтой байна. Тэр нэ. нойлоо сонгохтой өрөөнд амар туртай. 쪽 남향인데 높은 건물이 없어서 예, 햇빛은 잘 들어올 거예요. гой өндөр нар сайн орж ирнэ гинэ. 자, 그러면 За одоо энэ үнийн давхар. 자, хинэх одоо чиглэх вэ шүү. За чиглэх. 자, 여기 시작하겠습니다. 이게 방 두 개인 거죠. 일단 보증금은 한 2천만 원 정도 하고 월세는 75만 원. 자, тэгвэл би болохоор 그럼 저는 보증금은 그냥 비슷하게 갈게요. 2천에. 월세는 150. 네. 누가 이겼습니까? 얼마예요? 실제로 2천에 2천에. 135만 원이에요. 오, 거의 했네. 말이 했어. 일찍 그래. ямар ч баримжаа алуурч надад бол 대표님 그리고 이제 여자분들만 살았을 경우에는 좀 그 무섭잖아요. 범죄자가 이 근처에 사느냐를 또 확인할 수 있는 방법도 있죠 한국에는. 네, 그 범죄자 그 저거 뭐야 앱이 있잖아요. 그 네. 조회하는
여기까지 오는 게 무섭다 하시면은 안심 기가라는 게 또 있거든요. 자원봉사 하시는 분들이 여기서 집까지 데려다 줘요. 집까지 데려줘요. 맞아. 댕기대 알았는데. 그러면 오늘은 저는 나랑 수영입니다. за өнөөдөр хэрвээ ямар ч байсан байрыг нь хайгаад нэлээ явлаа тий. Өөр чи ямар санагдав? Юу гэж бодож байна? Байруудаа үзлээ. Тэгээд зарим нь бол үзсэн байр нь жижигхэн байлаа. Тэгээд нөгөө барьцаа зарим нь өндөр мөртлөө жоохон 2 хүн амьдрахад жижигхэн ч юм уу орцсон жоохон ч юм уу тийм хүү байлаа. Санаад нийцэх байсан одоохондоо нийцэх юм болсон.